Удаан хүлээлгэсэн 2 дугаар хэсэг бэлэн боллоо. За тэгээд шууд бичлэг рүүгээ орцгоё. Абсоло Меркатор буюу Мистер М нь Нью-Йорк хотын Мутант таунд цагаачлан ирсэн. Түүний хувьд ганцаардмал, ер нь өөрөө ч ганцаараа байхыг илүүд үздэг дүр. Өдрийн цагаар барагтаал бол гэрээсээ гардаггүй, шөнийн цагаар л гадуур гарч шаардлагатай үед мутант чадвараа ашигладаг. Хэдийгээр аль болох ганцаараа байхыг илүүд үздэгч ямар нэгэн шудраг бус зүйлтэй таарвал оролцохоосоо огт эргэлздэггүй. Гэмт хэрэгтнүүдийг бол шууд хорохоос ч бусдаггүй нэгэн. Энэхүү дүр нь хамгийн анх 2004 онд District X комиктээр танилцуулагдсан бөгөөд маш олон төрлийн чадвартай. Гэхдээ түүний үндсэн чадвар бол матери манипуляц буюу бүх зүйлийн материйг хүснээрээ удирдах. Ингэснээр түүнд аливаа битүүдийг молекулын түвшинд задлаж дахин бүтээх, бүх төрлийн машин механизмыг засч эсвэл эвдлэх, амьд битүүдийг эдгэх, амьлуулах, бусад мутантуудын хүчийг бууруулах эсвэл нэмэх, телекинезис буюу асаас удирдах, телепат арилтыг эсэргүүцэх, цахилгаан өрөөсөө үүсгэх гээд дуртаад байвал дуусахгүй. Хэдийгээр Мистер М шудраг бустай тэмцээг хүсдэг ч гэлээ докторгүй, ганцаардмал, зарим үед барьцгүй үйлдэл хийх магадaltaй байдал нь X хүмүүс цаашлаад бусад супер бадруудтай хамтрахад нь үргэлж садаа болдог. Тэр бол маргаангүй хамгийн өчрөг мутантуудын нэг ч гэлээ одоо хүртэл нууцлаг тааварлшгүй дөрүүдийн нэг хэвээр байгаа билээ. Харин дараагийн омега түвшний мутант бол хүн бүрийн мэдэх Storm буюу Aurora Monroe. I am Storm, mistress of the elements. Surrender the boy or face my fury. Түүний хувьд Xavier анхны 5 сурагчийн нэг биш ч гэлээ хамгийн алдартай X хүмүүсийн нэг. Storm Америкийн нэгдсэн улсад төрсөн ч түүний өвөг дээдс эртний Африк твээс гаралтай цагаан үст цэнхэр нүдэн ич хэдийн хүчтэй эмэгтэйчүүдийн овг байв. Өвөг дээдс нь Кенийн газар нутгийн нууц тоцгонд аж төрдөг байсан ба ихээс охинд удирдагчийн эрх мэдэл болон хүч чадал дамждаг байв. Харин Storm ээж Дарэ тэрхүү овгийн гүнж байсан ба овгийн уламжлалыг эсэргүүцэж тосгоноосоо зүгтэн Америкийн нэгдсэн улс руу их сургууль сурахаар явсан юм. Энэ үед Storm эцэг Дэвид Монройтой танилцж гэр бүл болон Оророг төрүүлсэн. Түүнийг баа бахад гэр бүл нь Египтийн Кайр хот руу нүүсэн ба ээж нь түүнд өвөг дээдсийн талаар мөн эмээгийнхэн талаар ярьж өв дамжин ирсэн эртний бадмарыг чулууг үзүүлдэг байв. Харамсалтай нь түүнийг 6 настай байхад амьдарч буй газарт нь онгоц цоцолдож эцэг их нь амь өргөцсөн. Үүний дараа Ороро гудамжны бүлгэмд илсэж мэрэгжлийн хулгайч болсон ба халаасны хулгаанаас эхлээд эртний эдлүүдгээд олон хүнд хэцүү хайст даалгавруудыг хүүхэд байхдаа хийж байсан. Тэрээр 12 настайдаа сахарын цөлөөр аялаж эцэст нь Кенд хүрсэн ба энэ үед хүч чадлаа нээсэн юм. Түүний талаар маш олон түүх, зохиолууд, илүү дэлгэрэнгүй үйл явдлууд байдаг ч товч түүх нь энэ үлээ. Харин түүний мутант чадварыг бүгд мэдэх бах. Ороро цаг агарыг бүрэн удирдах чадвартай ба ингэснээр бороо, цас, шуурга, хойсэл хүүсгэх, аян цахилгаанаар дайрах, ямар ч орчин температурыг өөрчлөх, цаашлаад асар том хэмжээний байгалийн гамшигч үүсгэх боломжтой. Нэмээд түүний өвөг дээдсээс удам дамжин ирсэн ич хэдийн дайралтад төсвөртэй байдал том давуу тал болдог. Бенето Парис буюу Exodus нь 12 дугаар зуунд амьдарч байсан Францын хүлэг баатар, загалмайтнуудын нэг байсан. Тэрээр Eybor Carrington буюу тухайн цагийн Black Knight-тай дотны найзууд байсан бөгөөд өөрийгөө өргөж бусдаас өөр дотоод гүнд нь ямар нэгэн нууц хүч байгааг мэдэрдэг байв. Амлсан газрыг олох хайгуулын үеэрээ эртний мутант Apocalypse түүний потенциалыг олж харан хараахан нэгээгүй байсан мутант чадварыг нь бүрэн нээсэн. Ингэж түүнийг Exodus болгон хувиргаж Apocalypse өөрийнхөө дор нэгтгсэн ба түүний анхны тушаал нь хамгийн сайн найз Eybor Carrington-ыг хорох байв. Мэдээж Exodus энэхүү тушаалаас татгалзаж Apocalypse-ыг хурамч бурхан хэмээн дуудаж түүний эсрэг тулдсан юм. Мэдээж хүч чадлаа нээгээд удаагүй байсан түүний хувьд Apocalypse-ийг тахадсан дайсан байлаа. Apocalypse түүнийг ядах зүйлгүй ялж Альпийн нуруунд түүний цогцыг хорьсон юм. Гэвч Exodus үхээгүй байсан бөгөөд ирээдүйд Magneto болон түүний дагагчид түүнийг бунхнаас нь чөлөөлж мутантуудын төлөө тэмцэх үд сурталыг өгч харин Exodus Magnetoгийн хамгийн үнэч дагагч болсон юм. Хожим Magnetoгийн бүтээсэн мутантуудын бүлгэн болох Acolytes-ийн удирдагч болж X хүмүүсийн хамгийн том дайснуудын нэг болсон. Түүний чадварыг дэд зэрэглэлийн Psionic хэмээн нэрлэдэг. Psionics нь 1950-аас 60-аад оны үед sci-fi зохиолууд дээр далдын хүчтэй хамт гарч ирсэн нэршил. Өөрөөр хэлбэл Exodus нь telekinesis буюу аливаа биетийг алсаас удирдах, телепат буюу оюун санааны чадвар, мөн бусдын Psionic энергийг удирдах чадвартай. Нэмээд асар хурдан нөхөн төлжих, ямар ч хүн чарахыг эдгэх чадвартай бөгөөд энэ түүнийг бараг л мөнх наст болгож олон зуун жил огт төвшрөлгүй амьдрахад нь тусалсан. Quentin Quire буюу Kid Omega нь X хүмүүсийн ертөнцийн хамгийн өчрхэг телепатуудын нэг. Түүнийг Kid Omega гэж нэрлсэн ч учиртай.
Тэрээр Xavier Институтийн хамгийн ухаалаг гоц авиас сурагч байсан бөгөөд профессор X түүний потенциалыг үргэлж үнэлдэг байв. Түүнийг дэлхийд дээрх хамгийн ухаантай хүмүүс болох Reed Richards, Moon Girl, Tony Stark гэх мэт хүмүүстэй жишдэг. Quentin Quire гоц авиастай байсан ч сайн сурагч, дуулууртай нэгэн байгаагүй. Харин ч эсэргээрээ эсэргүй, сэтгэл хөдлөл өндөртэй, асуудал тарьж дүрсгүй нэгэн байсан. Xavier-ийн үргэлж ярих мутантуудын мөрөөдөл, үзэл суртал, философийн талаар лавлан асууж профессорыг сордог байв. Харин өөрийгөө өргөмөл гэдгийг мэдснээс хойш өөрийгөө таних тал дээр хямралд орон сэтгэл санааны хувьд докторгүй, эсэргүү байдал нь улам ихссэн. Үүний хамгийн том жишээ бол Omega Gang гэх нэртэй өөртөө нийжил мутант сурагчдаас бүрдсэн босогч бүлгэн байв. Тэд Kig нэртэй мутант чадвар ихсгэж бодисыг их хэмжээгээр хэрэглэж мутантуудыг үзэн ядагч экстремист хүмүүс рүү дарж байсан удаатай. Харин Quentin-ийн хувьд Kig трүүлэн хэрэгснээс болж хяналтаа алдан амь насанд нь хүртэл аюул учирч байсан. Гэвч энэ түүнийг хоёр дахь мутац явагдахад нь хүргэж тархин гэрлээч хурдан энерги болон хувирч дэлхийд дээрх бүх хүмүүстэй телепат холбоо тогтоох боломжтой болсон юм. Өөрөөр тэрхүү хоёр дахь мутац нь түүний телепат чадварыг дээд зэгт нь хүргэж чадсан. Түүний хувьд Exodus-тай адил дээд зэрэглэлийн саяуны чадвартай бөгөөд асар хүчрэг телепатаас гадна телекинезис чадвартай. Харамсалтай нь түүний хамгийн том сул тал физикл буюу бие бэлтрийн хүч болон дайралт юм. Mr. Fantastic үл үзэгдэгч эмэгтэй нарын дундаас 2 хүүхэд төрсөн. Тэдний хамгийн том хүүхэд нь Franklin Richards. Franklin бол хамгийн хүчрэг мутант гэхээсээ илүү Marvel ертөнцийн хамгийн хүчрэг оршихуунуудын нэг. Бүр жаахан хүүхэд байхдаа л ингэж тодорхойлогдсон. Тэр бол бодит байдлыг хүснээрээ өөрчлөгч. Хэдийгээр Omega түвшинд хамаарч гэлээ түүний хүч чадал Legend-тэй адил Beyond Omega буюу Omega-г давсан ч гэж тодорхойлогддог. Түүний хөвлөд байхад насар их энерги хүч чадлаас нь болж их нь хүүхдэд төрүүлэх боломжгүй, хин 8 нас алдах боломжтой байв. Харин Reed negative zone руу очиж Annihilus-ийн биеэс Cosmic Control Rod гэх ямар ч энергийг хянах боломжтой төхөөрөмжийг хулгайлан их болон хүүхдийг аварч чадсан. Ихэнх мутантууд шилжилтийн нас хүртлээр хүч чадлаа нээж чаддаггүй бол Franklin нэраа байхасаа л аливааг асаас хөдөлгөж эхэлсэн. Харин Annihilus алдсан төхөөрөмж авахаар ирэх үед хяналтанд байсан энерги суллагдаж хитрхи эрт түүний бүрэн хүч чадлыг нээсэн юм. Түүнийг жаахан байхад Agatha Harkness хүүхэд тасрагчийн дүрээр түүнийг хардаг байсан ба түүнийг зарим үед хүч чадлаа удирдахад нь тусалж байсан. Түүний хүч чадал хязгааргүй. Юу ч бүтээж, сүнөөж, амьлуулах боломжтой. Бодит байдлыг өөрчлөгч мутантуудаас хамгийн хүчтэй ч гэж хэлж болно. Сэлэчилүүдээс эхлээд хамгийн эртний хүчрэг оршихуунууд хүртэл түүний хүч чадлыг хязгаарлахыг хүсдэг нь Franklin тэдгээр оршихуунуудаас ч илүү гэдгийг батлана. Түүнийг Marvel ертөнцийн лороор бол Universal Shaper ч гэж тодорхойлдог. Учир нь тэр цаг хугацаа, орон зай, космик орчин гээд бүх зүйлийг өөрийн хүснээрээ бүтээж удирдах чадна. Жаахан бахта тоглоом буугаар Norman Osborn руу жинхэнэ буушиг буудаж, дөнгөж хөлд орж байх үедээ бүр ухаангүй байхдаа Baxter Building руу дарсан улдроныг устгаж, Onslaught event-ийн үеэр оргүй осноос халаасны ертөнц үүсгэн ихэнх бадруудыг аварч, Secret Wars-аар Marvel Multiverse үгүй болоход Molecule Man болон Franklin-аар хамтдаа 616 ертөнц болон бусад тоотомжгүй ертөнцийг дахин бүтээсэн гээд түүний хүч чадалд хязгааргүй. Ирээдүйгээс ирсэн нас бий дүрсэн Omnipotent Franklin бол бүр ч илүү хүчрхэг. Бүр Galactus түүний дагагч болсон байх ба бүх ертөнд сүрж үгүй болоход Franklin болон Galactus нар л амьд үлдэх оршихуунууд байх болно гэж тодорхойлдог. Cyclops болон Havoc нар төрөлцсөн дүүтэй байсан нь Gabriel Summers буюу Vulcan. Тэдний эцэг эх Christopher болон Catherine нар Shi'ar гэх харийн эзэнт гүрэнд ослогдсон ба энэ үед Catherine жирэмсэн байв. Catherine Shi'ar-ын эзэн хаан Dekend амаа алдаж Shi'ar-ын эрдэмтэд түүний хэвлээд байсан хүүхдийг гарган авч хиймлэр бойжуулан эзэнт гүрний боол болгосон. Гэвч Gabriel дэлхий рүү цугтаж чадсан ба хожим X-Men дэлсэж харин Charles Xavier түүний оюун санаа нь Cyclops-тай холбоотой болохыг олж мэдсэн юм. Түүний мутант чадвар бүх төлөвт энергийг удирдах. Гэрэл, лазер, дулаан, гал цэхилгаан, цөмийн гээд бүх төрлийн энерги. Үндсэн X хүмүүс Kraken арал дээр хоригдож, Gabriel болон Sway, Petra, Darwin гэх мутантууд тэднийг судлах даалгаварт явдаг. Гэвч энэ үед аврах байг дайралтанд өртөн, Darwin энергийн төлөвтэй өрж, Gabrielтэй нэгдэн илүү хүчрэг болсноор амьгарч чаддаг. Тэд дэлхийн ториг зам дагуу хөвсөөр байсан бөгөөд End-ийн үеэр Scarlet Witch мутантуудын энергийг салгахад тэрхүү энергид Vulcan оногдож, түүнийг илүү хүчрэг, өөрөөр Beyond Omega түвшнийх болгосон юм. Хожим Darwin-аас биеийг салж, хүчинд буурсан ч ядчил Omega түвшинд үлдэх болсон. Харин Gabriel эцэг эхийг нь хороож, өөрийг нь боолжилсан Shi'ar эзэнт гүрэн болон ах Cyclops X хүмүүс тэднийг хайсан гэж эндүүрэн тэдэнд ус санаж эхэлсэн.
Хамгийн түрүүнд чарт иргэн очиж, эзэн хаан Дэкэнийг хороож, өөрөө хаан Сентиг булаан дэлхий дээр иргэн ирж хасаач бас өшөөгөө авсан удаатай. Тэр бол асар тогтворгүй, хяналтгүй, аюултай гэж үздэг омега түвшний мутант. Scarlet Witch мутантуудыг арилгахаар MD ивентийг эхлүүлж No More Mutant чивчлэгийг хийсэн. Ингэснээр дэлхий дээрх бүх мутантуудын 91.4% нэг шөнийн дотор чадвараа алдаж, мутантуудын сүрэл ирсэн юм. Харин энэ үйл явдлын дараа төрсэн анхны мутант бол Hope. Тиймээс түүнийг мутантуудын аврагч гэж нэрлэдэг. Түүний төрүүлсэн ээжийг Lois Spalding гэдэг ба Phoenix Force-оос жирэмсэлж Hope-ийг төрүүлсэн. Өөрөөр бол түүн төрсэн аав гэж үгүй. Харин түүнийг Cable өргөн авч Hope Summers болсон юм. Hope тухайн үед боломжгүй нөхцөл байдалд цоо шинээр төрсэн мутант байсан учраас олон дайснууд түүний араас явж байв. Харин Cable түүнийг тэр бүх аюулаас холдуулж, алс холын ирээдүйд хатуу ширүүн нөхцөлд өсгөж, сургаж бэлтгэсэн юм. Ингэснээр тэрээр нас бий хүрч ирээдүгээс одоо цаг руу очих боломжтой болсон. Харин Hope Phoenix-ийн охин учраас Jean Grey-ийн дараа Phoenix Force-ийн эзэн бий болох замтай байлаа. Энэ нь Marvel ертөнцид томоохон үйл явдлуудын сүрийг тавьсны нэг нь Avengers vs X-Men. Энэ үеэр Phoenix Force 5 хэсэгт хуваагдаж Phoenix 5 бий болсон ч тэдгээр 5 эзэн бий цаг хугацаа өнгөрөхийн хэрээр удирдлага алдаж эхэлсэн юм. Тиймээс сонгогдсон нэгэн болох Hope Phoenix Force-ыг авч White Phoenix болсон. Харин White Phoenix өөрийн хүч чадлаа ашиглан Scarlet Witch-ийн хийсэн MD-ийн нөлөөг буцааж мутантуудыг аварч чадсан. Тэрээр House of X-ийн үеэр Elixir, Producer мутантуудтай зүг The Five-ийн гишүүн байсан ба амир өгцөн мутантуудыг амлиулахад чухал оролцоотой байсан. Сонирхолтой нь Hope-ийн үндсэн чадвар ямар ч мутантын чадварыг хуулбарлах. Rogue-с ялгаатай нь хуулах мутанттайгаа ямар ч physical contact үүсгэх шаардлагагүй. Мөн элдв гаш нөлөө үгүй. Бүр нэг дор олон мутантын өөр чадварыг зэрэг дүрэлгэн ашиглах боломжтой. Үүн дээр нэмэт Phoenix Force гэхээр түүнийг ямар хүчрэг гэдгийг харж болно. За энэ үрээд албан ёсоор бүртгэгдсэн 13 омега түвшний мутантыг танилцуулж дууслаа. Мэдээж эдгээр дөрвүүдтэй адил эсвэл бүр тэднээс хүчтэй мутантууд энэ баялаг ертөнцид олон бий. Магадгүй тэд бүртгэгдээгүй л болохоос омега түвшнийх байх боломжтой. Нэмээд Arakko-гоос гаралтай 12 омега түвшний мутантууд ч бас бий. Зохиолч Jonathan Hickman House of X, Powers of X сурлуудаараа мутантуудын гарал үүсэлт түүхийг цоо шинээр бичиж бидний мэдэх олон зүйлсд хувьслыг авчирсан. Энэ бүхнийг дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.